Солонгын орноор нэвтрүүлгийн шинэхэн дугаар та бүхэнд хүргэж билээ болсон байна. За ингээд та бүхэнд орой мэндийг хүргье. Солонгос улсад маань 18 цагийн хүрсэн зарим нас ажиллаад хараад гэрлүүгөө явцгааж байгаа. Тэгээ өдрөө болгоны ажлын өдөр болгоны 18 цаг 15 минутаас та бүхэнд хүргэдэг солонгын орон нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэгээ солонгын орон нэвтрүүлгээр яг айгу нэр зөртэй байгаа. Заримдаа нэрээ хэлэхээр бас санаа зовхгүй арай л гял цал нэр хэлж байгаа. Солонгын орон юм уу? Солонгын орноор юм уу? Өөрсдөө солонгын юу нэвтрүүлэг. За тэгээ ер нь бол солонгостойгоо монголчуудтайгаа төлхөө холбогддог нэвтрүүлэг байгаа шүү дээ. Бид хоёр эхлээд ямар ч тав солонгостойгоо монголчуудынхаа оруулсан сонирхолтой постуудыг танилцуулаад тэгээ үргэлжлүүлээд сонсогч нартайгаа холбогдоод явах байгаа шүү. Тэгээ та бүхэн маань борхуу чимбот гэсэн Facebook хуудас руу холбогдож болно. Эсвэл нэвтрүүлгийн шууд уцуулах тийг 70 40 141 19 гэсэн дугаар руу шууд холбогдорой. За тэгэхээр хоёулаа эхнийхэн постыг танилцуулах уу? За тэгээ. Эхнийх нь миний хүү таних уу? За чинийхэн. Яа, Чимбат ахын өсөл дээр өргөгөөлөө танилцуулъя. За сүүлийн Донаага чим аяа гэдэг Facebook дээр яг солонгостойгоо залуу юм болоо эмэгтэй болоо яг админийн сайн мэдгүй л байна л да. Гэтэ солонгостой холбоотой юм сонирхолтой юунуудыг оруулдаг юм билээ мемэ гэж ярьдаг шүү дээ тийм. Оруулдаг юм билээ. Эндээс бас онцлохоор хамгийн ихний пост нь болохоор найз ингэнэ. За чи солонгосын яг юунд болдог юм аа гэсэн чи би идж байгаа за тийм. Яг энэ дээр нөгөө бодогдсон зүйл нь юу гэхээр би чинь өөрөө нөгөө нэг солонгосыг сонирхсан нь яг кино үзээд К-драма ус үзсэн. Тэгээл яг солонгосыг сонирхчихсан чинь манай найз зүгээр ингээд их сургуульд орсон чинь их сургуулийн хүмүүс ингээд солонгост анх явсан талаараа багш нартайгаа ярилцж байгаа байхгүй. Эцэн чинь тэр манай нэг ангийн хүмүүс гэж ярьсан шүү дээ. Солонгос хэл сурах болсон шалтгаан нь юу юм гэсэн чинь хоол нь аюугаа амттай. Би солонгосчууд гоё хоол идэх гэж боддог гэдэг. Тэгээ би тэрийг сонсож байгаадаа ингээд нэрэлтэй заавал нэг тийм том шалтгаан байгаа л нэг тийм улсаа хөгжүүлнэ ч гэдэг юм эсвэл нэг тийм солонгос улс бол гэсэн нэг тийм байхгүй зүгээр л тий энгийн солонгос орны хоолн таалагтаад тэр хэлийг сурсан. Баярлалаа. Тэгээд тэр хэсэг надад нэр үнэхээр аюу гоё санагдсан. Зүгээр энгийн мөртлөө нэрэл бид нар жижигхэн зүйлээс эхлээл ингээд солонгосчууд юм өөр улс орнуудыг сонирхож эхэлдэг шүү дээ. Чимээхаа хувьд солонгос орныг зорих болсон шалтгаан юу байсан? Би нөгөө өвлийн харин дуугийн хин надад их таалагддаг байсан. Чанаа биш нөгөө эмэгтэй юм билээ. Мэдхгүй. Тэрнтэй сууя гэж боддог байсан. Яг үннийг хэлэхэд бол надад цалин их таалагддаг. Цалин? Тэ. Мөнгө байх нь шүү дээ. Мөнгө. Тон. Тэр солонгосын юм мэдээж яг нөгөө таалагддаг зүйлүүд бол одоо бодох юм бол маш их байгаа. Ер нь саяхан бас нэг 10,000 10,000-ыг өгөө нэг судалгаа бүглөөд өгөөч гэгээд. Тэгээд тэрийг бүглөөд үзсэн чинь айл орн руу аялах хүсэлтэй вэ? Одоо тэр орны юунд таалагддаг вэ гэд нэлээд юм дэлгэрэнгүй судалгаа байсан. Тэг өмнө яг бодож байгаагүй зүйлүүдээ өөртөл. За тэгэхээр за сонсогч намаа айл хэдийн залгаад эхэлсэн байна шүү дээ тийм. За тэгвэл хамгийн ихний сонсогч авч яриагаа үргэлжлүүлье. Таноо орой мэндэ. Орой мэндэ. Саршиндээ сайхан шинэлсэн үү? Хин холбогдож байна. Сайхан шинэлсэн. За тэгэхээр манай сонсогчдод өөрийгөө танилцуулах уу? За батгах нь үү? Муугийн ах юм уу? За. Орой мэнд хүргэе баг ах та. Энэ яг нүг дэлгэц харагдчихсан надаа. За ажиллаа тараад явж гинөө. Харагдахгүй нөө. Одоо харагдаж байна. Тий ажиллаа тараа. Зүгээр. Энэ жон гацаадахгүй байна. Зөв. Яг одоо ажиллаа тараад эсвэл шугамд энэ юуны солонгосын нэг засгийн газрын ордны метроны болоос сууж байна. Зөв. Чи хүн иймэрхүү л байна да. Нилээ их байна те. Одоо яг ажлын цагт яг нөгөө 6 цагаас хүмүүс тараад сууд болохоор айгүй их л байна. Тэгэхээр бит хоёрын хувьд өнөөдөр бас ярьж байлаа л да. Солонгосын танд яг юу таалагддаг вэ гэдэг. Манай богийн хувьд солонгосын юу таалагддаг бол? За юу гэж хэлэх юм бэ? Хүмүүс ухамсар гэх юм уу? Ер нь номонд их ухамсартай одоо юу юм да? Жон тайван амтдаг юм. Тэгээд одоо юу янз бүрийн болохгүй бүтгүй нэр тэрний хэн бид бүгдээрээ дуугааны чаддаг тэр нэг зүгээр санагддаг. Зөв. Юу стор шом аль ямар нэртэй яг дээр явж гин гэсэн бэ одоо? Бэнэ. За метроноос суугаад. За тэгэхээр бас ачааллын хувьд бол одоо яг нэг
ажилд хараад явдаг цаг болохоор нэлээ бас хүн их харагдаж байна. Одоо 18 цаг өнгөрцөн баг 17 руу өгч байгаа шүү дээ, тийм. За сонсогчид маань сэтгэлээ үлдээсэн байх шүү. Химбар хангай маань орой миндээ бэбигээ хараад үзэж байна. Ээж нь дэлгүүр хийсээд алга болсон гэсэн байх шүү. Ямар хөөр химбэр хүүхдтэйг үзэж байгаа юм шүү дээ. За баярлалаа битэрийг үзэж байгаа. Нар сар маань орой минд 2 чэдэ гэсэн байна. Орой минд хүргэе. За амар төвшин маань хүүе би топ болсон байна шүү дээ. Орой минд хүргэе. Тийм байна. За баяр хүргэе. За нар сар маань баяр хүргэе гэсэн байна. Амар төвшин. За бог ахтай холболт юу болсон? Тасарсан уу бүр? Тэгээ холболт тасарчихлаа. За тэгээд та бүхэн маань бас Борхуу Чинбат гэсэн Facebook хуудас руу холбогдох боломжтой байгаа. Тэгээ холбогдох боломжтой ч гэдэг битэр нэг боломж олгоод байгаа зүйл байхгүй л дээ. Зүгээр та бүхэнтэйгээ сайхан өглөөний нэвтрүүлэг бол оройн нэвтрүүлгээс холбогдох боломж байхгүй. Тэгээд ярилцах боломж байхгүй. Тэгээд найз гинэ. За чи Солонгосын яг юунд болд юм аа гэж. За DJ-с нь баярлаж байна. За тэгээд орой та бүхэнтэйгээ бас за баярлалаа. Тавьчраа наад хоёроо юмнуудтай оролдоо анхаар төвлөрөхгүй шүү нэвтрүүлэг хөтлөх гэхээр. За тэгээ яг Солонгостойгоо монголчуудтайгаа холбогдоод Солонгост тэ өөрийнхөө хийж байгаа ажлыг танилцуулах эсвэл Солонгост хаана амьдарч байгаа гэдэг чөдрийн сонсогчид манаас аюу хөөрхөн холбогдоод өөрийнхөө хийж байгаа ажлыг танилцуулсан. Зарим нь амьдарч байгаа байраа ч гэдэг юм уу тэ найзандаа очсон бас байраа танилцуулжсан. Та бүхэн манаас өөрийнхөө тэ амьдарч байгаа газрыг эсвэл ингээд ажлаа бас танилцуулаарай. Тийм одоо нэвтрүүлгийн маань дээр Солонгогийн орноор гэж байгаа. Тэгэхээр Солонгогийн орныг дотроос нь та бүхэн бас өөрийнхөө утсыг ашиглаад бит хоёрт бас харуулаарай. Тэгээд юу вэ, хаана юу вэ гэдэг талаас нь тийм. Тэгээд бид бүгд хамтдаа бас өөрсдөө зөвхөн ажиллаа хийгээд одоо гэрээсээ гарахгүй ч юм уу иймэрхүү үед бол илүү их бас бие биендээ мэдээлэл өгч байвал зүгээр юм болоо гэж боддог байгаа. За очрот мөхцөг маань сайн уу манайхаа өдөр хоцорсон бүлгөө сая бас хоцрох төглөө гэсэн байна. За зүгээр өглөөнийх төр харин хоцорсон гэж сэтгэлүүлдээсэн байсан очрот мөхцөг маань. За төшиг жаалаа маань хай гэсэн байна шүү. За төшиг жаалаа ихтэй өдрийн мэндийг орой мэндийг хүргэе. Одоо ч мөр орой болчихлоо шүү дээ тийм байна. Одоо орой болсон байна. За жагаа маань бас хай гэсэн байна шүү. Жагаадаа орой мэндийг хүргэе. Тэгээ Солонгост ч өнөөдөр чинь цас орж ийн гэсэн хүүтэн байгаа бах тий. Өчигдөр цас орж ирсэн шүү дээ. Өнөөдөр орж байгаа болов? Тэгээ зарим өнөөдөр болохоор Чэжүү, за Хунаам гэдэг бас зарим бүс нутгаар бол цас орж байгаа гэсэн мэдээлэл байсан. За тэгэхээр би үргэлжлүүлээд бас манай нэг сонсогчдын санал хүсэлт гэж ойлгож болно. За энэ визний тухай мэдээлэл гараад байна. Ер нь ямар утга учиртай юм бэ гэдээ бас хэлж өгөөч гэд тийм мэдээлэл байсан. Дуу байхгүй байна гэсэн байна уу? Жагаа дуу байхгүй гэсэн байна. За тэгэхээр дуу маань яасан юм бол? Дуу сонсогдгүй юм болов? За манай сонсогчид дуу сонсож байгаа эсхийг хэлээрэ. Очроод мөсцөг маань шуураад хүүтэн маань гэсэн. Өнөөдөр чи яг нөгөө өчигдөр өнөөдөр 2 хүүтэн. Тэгээд эх 7 хоногоос уг нь харцсангууд дулаар нэгсэн. Монголд бол бүр нэмэх 3 өнөөдөр чи өдөр юу лээ нэмэх 3 билүү. Тийм нэмэх рүү орцсон. За тэгээ маргааш бас дулаахан байна гэж сонсон. Тэгээ айгу баярлаад өглөө бас нингэн хувцас өмсөе гэж бодоод гарч ирсэн гэрээсээ. За тэгэхээр манай сонсогчийн хувьд болохоор ирүүлсэн зүйл нь болохоор за иймэрхүү мэдээ яваад байна. Ер нь одоо тийм визний хувьд за энэ хууль зүйн яамнаас 3 сарын 2-оос эхлээд ингээд Солонгост орсон сууж байгаа хүмүүс удирдлагын чанартай юм ажил хийх эрхийг олох юм боломжтой болж байна гэдгийг мэдээлэл байсан. За энэ болохоор айлчлалын F1 виз гэж байгаа. За гэр бүлийн F3 дагалдан визтэй. За мөн одоо нутаг буцаж чадахгүй байгаа H2 болон E9 визтэй хүмүүст 79,000 иргэнийг хамруулад за тэгээд газар тариалан бусад ийм салбарт одоо далайн салбарт ажиллах юм боломжийг олгох энэ визийг 3 дугаар сарын 2-оос 2022 оны 3 сарын 31-ний хүртэл одоо олгож байгаа гэсэн мэдээлэл байгаад байгаа. За тэгээд сонсогчийн маань хувьд болохоор өөрийнхөө бас визний зургийг явуулсан байсан л да. Миний энэ виз болох юм болов энэ яг ямар визний юм болоо гэд. Тэндээс нь харах юм бол C39 гэж харагдчихсан. Тэгэхээр мэдээж энэ болохоор нэг богино хугацаагаар аялах виз байгаа. Тэгээ саяны дурдгдсан визүүд болохоор одоо Солонгост байнгын оршин суух гэдэг юм уу тий одоо сунгуулад байдаг бас бусад визнүүд байдаг. Тэгэхээр яг нөгөө богино хугацаагаар очиж байгаа хүмүүсийн хувьд бол энэ одоо боломжид бол хамрагдах боломжгүй. За ялангуяа H2 бол монголчуудад автгүй виз, E9 визний хувьд бол одоо хугацаанд дууссан хүмүүсийн хувьд бол ийшээ шилжих боломжтой байгаа. За F1 айлчлалын виз бол ер нь магистр сурж байгаа хүмүүс ч юм уу ээж аваагаа урьдлаа гэхэд бас F1 олгодог юм байлээ. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд бол ажил хийх тохиолдолноос харьцангуй ховор байх гэж харж байгаа. За тэгэхээр гэр бүлийн дагалдангийн F3 бас боломжтой байгаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү бас визний тухай бас товчгоо мэдээллийг нь бол өгчэй гэж бодсон. Мэдээж зарим хүмүүсийн хувьд бол очоод яг бас тий визнүүдийн нарийн ширээнийг бас сайн мэдэхгүй байгаа болов уу гэж харсан. За тэгэхээр яг нөө солигдох боломжтой визнийх нь англи нь хийдгэсэн бай та сайн. F1, F3 за тэгээд H2, E9 гэдэг визнүүд байна. За дөрвөн англи юм ба штэ тий. Зөвхөн энэ визний хүмүүс бол
одоо энэ 3 сарын 2-оос эхлээд 1 жилийн хугацаанд газар тариалан тий. За тэгээд далайн энэ одоо агнуур гэдэг юм аж ахуйн салбарт бол ажиллах ийм боломжийг бол олгож байгаа юм байлаа. Хүмүүс бас ингэ ütсэн л да. C39 буюу нэг 3 сарын аялын виз байгаа шүү дээ тий. 3 сарын аялын визтэй хүмүүс шууд ингээд тэнд нэг гэрээгээр ч юм уу ажиллаад визээс олчих боломжтой болов уу гэдэг аюу тийм дээр бас нэвтрүүлэг дээр сэтгэл үлдээсэн байсан. Тэгэхээр ер нь бол боломжгүй байна шүү дээ тий. Тийм одоо C39-д бол зүгээр нэг хэсэг яг оюутны виз рүү солидог байсан. Одоо тэгээ оюутны визийг бас илүү их Монгол руу буцаагаад тий Монголд ирчээж бол солихоор ийм байдалтай байгаа. Тэгээ ялангуяа C3-ын 1 2 9 гэх дотроо бас ангиллууд байгаа. Тэгэхээр тэднэрээс ганц нэг нь болдог байж магадгүй. Тэгэхээр илүү бас дэлгэрэнгүй мэрэгжлийн хүмүүсээс нь лавлах ёстой болов уу гэж бодоод эхний ээлжинд бол зүгээр бид нэр тий ерөнхийдөө нэг богино хугацааны виз гэж бас байдаг. За удаан хугацааны байнгын орчин суух виз гэж байдгаа гэдэг тийм мэдээллийг бас өгчэй гэж бодсон. Тийм. Нар сар маань зүгээр байна гэсэн байна. Ягаан цэцэг маань дуу байна гэсэн бол Нина Баярмаа манаас дуу зүгээр байна шүү гэсэн байна шүү. За тэгвэл дуу зүгээр байх шиг байна те. Одоо гайгүй сонсогдчих шиг байна те. За танд өршөөлө хүргэх пост байсан. Эсвэл би өрхөөгөө өргөх үү? За хоёул ээлжлээ хүргэх чинь хүргэх. За миний дээр болохоор энэ бас нэг нэлээд уртаа юу ичсэн байсан л да. За манай энэ MJ радио Солонгос гэсэн групп дээр орсон байсан. Цогт магна мөнгөрл гэдэг манай группийн гишүүн маань оруулсан байлээ. Арга мөнгө гэдэг утсан дээр орсон байлаа. За солонгосчууд эрэм хөгшин залуу дарга цэрэггүй энэ нэг углаашийг углаад даавнд тор үүрээд 1000 вооны сүүж уучих юм аа. Бид ч гэсэн бид эвтэйхэн юм өмсөөд хин намайг хардаг юм гэсэн шиг солонгосын гудмаар хөндлөн голд явдаг л та. Гэхдээ яг Монгол явах ч юм уу Монгол найз нөхдөдтэйгээ уулзах болохоор нүд бүлтэртэл гангардаг те. Гол ялгаа нь энд байх шиг байна. Эд нар хэрэглээгээрээ биш бүтээмжээрээ хоорондоо өрсөлддөг бол бид хэрэглээгээрээ бусдаас дутхгүй юм шүү гэд байх шиг хээ. Зүгээр л хувийн бодол шүү гэд. Ийм пост оруулсан байна. Энд дээр нь хэр санал нийлж байна. Ер нь солонгосчууд гэдэг чинь өвөл годомжинд ямар сайн таавчтай явж байгаа солонгосчууд аюу харжсан шүү. Би бол солонгосчууд хамгийн их гайхсан зүйл нь чи өглөө шүү. Өвөл яг эд хүүтэнд өглөө дэлгүүр орохгүй би чинь гэрээ ойролцоо би ч Мяммогт амьдарч байсан. Тэрний ойролцоо түргэн хоолны газар очих гээд гээд нэлээд зузаан ийм годомжин зардаг штэ нэг 10,000 20,000 вооны өмд авцсан тэрийгээ амар зузаалаа өмссөн. Тэгээ битүү малгайтай ингээл хоол авчаа гэрлүүгөө орж идэх гээ тий явжсэн чи яг миний урд ингээд жоочод удааг байсан. Юу явжсэн л да ингээд бүр ингээд юу бүг өмссөн. Тэг ингээд ямар ч тийм дулаан хувцсгүй ингээд зүгээр шалдан шууд тэгээд шууд юу бүг өмссөн. Тэгсэн юм өсвөтэй гуталтай яг одоо юу гэдэг 100 ч юм уу те хавар намар өмсөх тийм хувцсыг өмссөн байсан л да. Тэг би бүр гайхаад тэр ч одоо ингээд daardгүй бахтай өвөл яагаад ийм их засварж байгаа чи ингээд октод нь ингээд шалан нөхцөө яваад байгаа юм болоо гэд. Эхлээд яг очиод удааг усмал айгу гайхажсэн л да. Тэгээ ингээд дараа нь мэдсэн чинь одоо нөгөө тариа хийлэгдэж гэдэг юм үү те тийм зүйл сонсоод бид итгэхгүй байхгүй. Тариа хийлэглээ тэгээд нэр гэсэн би дулаахан болох уу гэдэг аюу тухайн үед гайхажсэн. Тэгээ дараа нь ингээд удамжинд ч юм уу өвөл ингээд таахаар хүмүүс аюу таавчтай явж идэг хөл нүцгөө. Тэгээ бас гайхаж юм чи яахаар бид нар чи монголчууд ч нэгдэг ш. Доороосоо дулаахан байд. Ялангуяа эмэгтэй хүн доороосоо даарчлахгүй гэж аюу ярьдаг ш. Ээж нар. Тэгсэн чинь солонгос эсрэгээрээ хүүхдүүдийг цэцэрлэгт өгөхөр манай бас их сургуулийн багш ингээд солонгос гэр бүлээр амьдарч байгаа хүүхдэд цэцэрлэгт өгөх гэсэн юм байна л да. Тэгсэн чинь ингээд хүүхдийг нь аимстай цэцэрлэгт нь оруулахгүй гэсэн гинэ. Тэгэхээр үгүй эн чинь бид нар одоо манай би ч юм ингээд гадаад хүн монгол хүн те манайх өрөөсөө манаас хоёулт ингээд хүүхдийг одоо шалан дээр хөл нүцгэн гүйлгдэг юм а доороосоо дулаахан байх хэрэгтэй гэсэн чинь үгүй солонгос болохоор тэгдгээс шалан халдаг те дээрэс нь дулаан юм бид нар доороосоо анханасаа өмсүүлэхгүй өсөгдгөө гэд. Тэгээд тэр цэцэрлэгийн багштай одоо маргаалдах ч юу байх нэг хэсэг ингээд аимсын тайлан тайлахгүйгээ нилээн яриа болж исэн ингээд энэ дээрээс бас соёлын ялгаа айгүйх гарч исэн гэсэн. Танд нэг тиймэрхүү соёлын ялгаа байсан уу? Гэхдээ соёлын ялгаа гэсэн надад энийг харангуут энэ хамгийн урт талтайгаа харанхуйтай тавчиг байгаа. Тэгээд анхаас эмнэлэгт нэг хэсэг хөвтөд харж байхад бол хүмүүс энүүдийг гарч ороод их чөлөөтэй байгаад хаана за ер нь бол энд илүү амар юм таавчтай авчдаг. Тэгээ Монгол таав нар энэ таавчтайгаа ирээд сайхан явж одоо миний зураг байдаг л да. Яг энэ таавчтай явж байгаа. Тэгээд дараа нь ажиглан хараад байсан Монгол таавн дээр ирж байгаа залуучууд ер нь их мундаг пүүжтэй ганган тий нацгийн таавчтай явдаг хүн байдгүй санагдаад тэгээд дараа нь бол дахиж ийм таавчтай бол гадуур яваагүй л тий тэгээд энэ постыг эргээд харах юм бол харин эсрэгээрээ солонгос хүмүүсийн хувьд бол илүү тийм гаднах хэлбэр гэхээсээ илүү одоо зүгээр ингээд тэрүүндээ тоохгүй байдаг болсон энэ илүү амар юм болов Монгол ирээд харж байгаа ч гэсэн яг тиймэрхүү зүйл бол нэлээд их мэдрэгдэл л тий одоо ялангуяа ингээд хүмүүсийг харахад заавал тэгж яг энэ төгсрийн том машин унах шаардлагатай байж гэдэг юм уу нэлээд олон зүйлүүдээр харагддаг тийм шүү дээ. Найзуудтай уулзах гэсэн за ер нь бол ингээд нөгөө юу гэдэг сканертаа дээрээс нь доошо хардаг ч юм уу тиймэрхүү хүмүүс бас байдаг учраас
яг одоохондоо энэ тал дээр манад хүлээж авах арай болоог байгаа. Манайхаа тийм байлаа ингээд би өөртөө Монгол руу ирээд чичээд юуны зайсан тэнд ингээд ресторанд ороод тэгээ тэр үед чинь юу гайд хийжсэн болохоор аюу тийм нөгөө хөдөө явсан болохоор ингээд битүү ингээд жоохон тоосмос олцсон хувцастай. Тэгэл нөгөө хүмүүстэйгээ оруулаад ингээд хоолнд орсон чинь надтай аюу нэг сонио харцсан байхгүй үл тоож байгаа юм шиг юм захиалах гэсэн чинь ингээд харцснаа цааш яваад өгсөн зөөгчин тэгэхээр би за би ч гэсэн үзлээ харагдаж байгаа шиг байна. Тэгээд дараа нь гэр бүлээ тэр газар санамсаргүй явж байгаа бас зайсан л огчоо. Тэгээд хоолнд орхолсон чинь би тухай жоохон альбаны хувцалсан байсан байхгүй ажилласаа тараад тэгсэн чинь очир зүг намайг суусан чинь санал дээр би таныг татаа суулгаад өгье. Меню чи энэ огш та юу захиалах вэ гэл нэг юу гэдэг хандлан шал өөр болсон юм санагдаа. Тэг би нэр манайхан бас жоохон энэ тал дээр тий өөр хандд юм да гаднах үзмжин гэдэг юм уу тий хэр одоо гой хувцалсан гэдэг дээр бас нэлээд анхаарал хандуулт юм болов гэж бодсон. Тий тэгээд яг хуу зөвхөн солонгос гэхээс гадна ер нь ингээл харж байгаа чинь бид нэр одоо энэ за фэйсбүүкийн босс нэг юм уу гэдэг энэ дэлхийн баячууд гэл харангуйч энгийн хувцтай явж байгаа тиймэрхүү дүр төрх нэлээд харагддаг шүү дээ. Тэгэхээр хүмүүс бас илүү ингээд энгийн байх тусмаа хөгжөөд ирэхээр тийм тал руугаа орчдөг юм болов. Гэтэ яг хуу солонгост бол ялгаагүй одоо бас байгаа. Тэгээд манай ч гэсэндээ бүгд бол тийм шүү дээ. Тийм бүгд бол тийм. Баарнд ямарч орох гэж байгаа одоо солонгосын охтууд бол маш их гангалтай юм байлаа. Бид тэр лефтэн цог зөрөөд тэгэхээр чи ингээд дээрээсээ доош хүртэл айгүй мундаг хувцалсан ирнэ тэгээ үнэртэй усаа орхоос өмнө ингээл хацаал яг нэг юмдаа дайнд ороход бэлдэж байгаа юм шиг л тэгээд хамаг юм бэлдэж байгаа тийм байдал бол харагдчихсан. Толио хараад. За тэгээд бид хоёр ч бас ингээд сэдвээ ярилцахаас гадна та бүхэнтэйгээ холбогдох байгаа та бүхэн маань Борхуу Чимбат гэсэн Facebook хуудас руу өөрийгөө харуулахгүй гэж болно. Одоо сонсож байгаа хүмүүс маань таангуудаа сонсож байгаа энэ хоёрлоо залхсан ч гэдэг видеог хаалгараад миний нүүр ам гарчих юм шээстэй гэж бодож байгаа хүмүүс маань өөрийгөө харуулахгүйгээр зүгээр цонхоороо юу харагдаж байна. Өнөөдөр өчигдөр бас манаас ингэ сонсож холбогдоод цас орж ийн гэж цасны бичлэг хүртэл харуулсан. Тэгэхээр зүгээр л юм энгийн зүйлсүүдийг харуулад Монголд байгаа хүмүүс маань тэгээ солонгост байгаа монголчуудын хэрхий яаж амьдардаг юм бэ? Тэгээ энэ талаар мэдэж болно. Солонгост байгаа хүмүүс маань энэ ижимбууд чинь нэг иймэрхүү юм байд юм шүү дээ. Манай ижимбууд гэдэг солонгосчууд нэг тийм өчигдөр болохоор ансанаас аягүй олон хүмүүс холбогдсон баг тий. Тэгээ инлээд хүмүүс холбогдчихсэн. Тэгэхээр та бүхэн манаас холбогдорой. За тэгэхээр бас сая бас бат хотох маань холбогдоод метроны буудлаар тий хөлөдлөгөө ихтэй байна. Ажилд хараад одоо яг нөгөө гэртээ хардаг хүмүүсийн тий эд ачааллын үед тэгээд бас нэлээд ачаалттай явж байна гэдгийг бол харуулж байсан. Тэр та бүхний хувьд ч гэсэн бид нартай холбогдоод ярилцах юм бол боломжтой байгаа шүү. За тэгээд миний хувьд бас онцлог постоо хүргэжээ гэж бодлоо. Тэгээд өчигдөр за уржигдөр энэ KBS телевизээр гарсан гэж харсан. Одоо нэг Монгол эдэр мөнх гэж залуу маань телевизийн нэвтрүүлэгт ороод за тэгээд бол дуулж байна гэдэг нэг хүмүүс зургийн дарцсан нэлээх оруулж байсан. Тэгээд өчигдөр өөрөө яг тэр нэвтрүүлгийнхаа бичлэгийг олж авсан болов гэж харж байгаа оруулсан байлаа. Энийг бас хамтдаа сонирхоод үзье. Уусаа мундаг залуу. Тэр үнэхээр мундаг дуулах юм тий. Яг нэвтрүүлэгт орж ирээд ингээд илүү анхаарал үздэг ч юм болов ямар ч байсан иймэрхүү дуунууд хот бэлэг маань орой минь гэсэн байна. Жон манаас орой минь гэсэн байна. Альмаа маань орой минь манайхаа гэсэн байна. За орой миньдээс гадна та хүмүүс юу хийж байгаа? За тэгээд дээрэс нь холбогдороо манайхаа Сэнди ажил манаас орой минь гэсэн байна. Инхот инхэ маань орой минь хоёроо гэсэн байна шүү. За та нартай бүгдээрэнд нь орой минь. Тэгээд одоо ажиллаа тарж гинүү. Тэгээд эсвэл зарим нь яг түр оройны хоолндоо тийм орж байгаа байх. Тэгэхээр бас тэр болгоныгоо хуваалцах боломжтой байгаа шүү. За тэгэхээр хоёулаа дараагийн постоо үргэлжлэе тийм. Хүмүүс бас холбогдох хооронд. За тэгээ дараагийн пост нь болохоор Монгол тавны гадаа гэдэг Доноогажи моё гэдэг хуудсан дээр орсон байлаа. Монгол тавны гадаа гэдэг. Тэгээд тэр Монгол тавны гадаа нэг тийм үл бүтэг гэх юм уу тийм нэг малгай өмстэй хоёр хүн байгаа даа шүү. Тэгээд энэ хоёр нэг тийм тий одоо хартай өгч тийм үү. Нэг эвгүй юм авах гэдэг юм шиг харагдаж байгаа боловч яг доторх нь болохоор чацарган барьсан гартаа. Цэвэрхэн юм байгаа үстэй гэсэн чинь цэвэр асуудалгүй хөгшөө гэд шацарган Монгол тавны урд гэд солилцож байгаа байхгүй юу. Яг нөгөө солонгост очивол мэднэ. Яг Монгол байдаг хүмүүс манаас мэдэхгүй байж магадгүй л те. Бид нар ч нөгөө солонгост очихоор яг нэг тийм чацарган гэдэг нэг Монгол одоо зүйлсээ идмээр санагддаг штэ. Ааруул идмээр санагдаад. Би ерөөсөө Монголд байхдаа нэг сэрхий ааруул одоо зах руу ороод нэг авдгаас хаяа нөгөө чихэрлэг сүүн ааруулнаас авч иддэг. Тэгээд нэг одоо нөгөө бэлэн хаасаагүй байгаа учраас нэг тийм одоо юу гэдэг авъя гэж боддгоос гэсэн чинь яг солонгос очсон чинь бүр эсрэгээр ингээд зүгээр л ааруул маруулын зураг ингээд фэйсбүүк дээр явж байгаа өрөм талхантай юм зураг тавьсан байдаг ш хүмүүс. Тэнгүүд харангуй бүр цаанаас өрөм идмээ санагдал бүр нэг тийм төвчмээргүй бүр нэг Монгол буцаар санагдаж гэдэг юм те нэг тийм аммаар аягүй санагддаг юм байлээ. Тэгээд заримдаа нөгөө постэр бичсэн байдаг байхгүй юу? Одоо нүүдэлч монголчууд юу гэдэг юм уу? Facebook группүүд дээр за нэг Монголоос ингээд аягүй олон манайхаа явуулсан. Эндээс нэг жоохон хэдийг заран шүүгээд тэгээ нэг удаа би нэг хүнээс ааруул авч исэн байхгүй юу? Яг энэ шиг юм болсон Монгол тавны ойролцоод бас мах дүндээ мөн явсан мөнөө хүн ингээд тэр буудлын ойролцоод яг тэршээ би бас Монгол тавнд явж чи яаж гэнгээ тэгэхээр би бас ажиллаад байгаа найзтайгаа манай найз чи Монгол тавнд ажилладаг. Тэгээ очиж уултна гэ тэгэхээр замаараа бас авъя гэж бодоод тэгээд тэгсэн чинь бас ярьж ирсэн юм байна. За тэгэхээр бас сонсогч маань холбогдож байна. Байна уу?
За хараа юу одоо уншиж байна. Миний нөгөө дэлгэц таны дэлгэц харагдахгүй байгаа шүү. За. Байна уу? За оройн За минь төргий. Арай минь. За манай хангаа байна тий. Хангаа хаанаас аль хотоос холбогдож байгаа вэ? За Кавандо Чүнчэн хотоос холбогдож байна. За тэгэхээр ажлын тавлгүй сайхан шинэлсэн үү? Сайхан шинэлээ, танаахан сайхан шинэлүү, танаахан гэж ярих хасаа. За сайхан шинэллээ. Манайхаа сайхан шинэлсэн. Өнөөдөр их хариуцлагатай алб хийгээд сууж ингээд түрүүн комент бичижсэн юм. Оо тий одоо за. Оо за. Хэдэн сартай вэ хөрхөн жижигхэн? Одоо 2 сартай тэгээд. Хөөх. За тий. Манай хиймэ хангаа юм ба шүү дээ. Ямар хөөрх юм бэ? Тэгэд ганцаараа харж байна гэсэн үү? Оо бандтайгаа зүг ингээд. Зүг. Нөө гуруулаа байж юм. Би ингээд ганцаараа үлдэхээр бүр нэг сэтгэл амар төгшөөртэй ингээд чи бүр 3 хүүхэдтэй үстэй. Тийм өндөр хүүхдүүдээ ингээд ээж нь гараад явчихаар би бүр тийм сэтгэл төгшөөртэй хизээ ирэх нэг өөлчихгүй ингээд тэгээ яагаад идчихсэн. Гайгүй юу? Би яах одоо нөгөө хөхөлдөг бол ментол хөхүүлчмээр байдаг. Сүүн хариулж өөрөө баг. Тийм ер нь хөхөлдөг бол ирчээд бид нар чи хална шүү дээ. За ингээ бас албагдаад сонь сайхан яриул гэж тоол. Тэгэхээр нэр хүүхдтэй болоод удааг байгаа маань 2 сар болж байгаа маань тэгэхээр саяхан 2 сарын өмнө бас одоо шинэ үедээ хүүхэд мэдлсэн. Энэ талаараа бас жоохон яриач одоо гадаадд төрөхт ямар байдгүй, хүлээхэд ямар байдгүй гэдэг тийм. Анх удаа 3 дахь хүүхэд маань сая гарлаа тэгээд. За. Өмнөх нь хамгийн анхны хүүхэд маань болохоор Японд олдож ирсэн. Ой, глобал. Хүүе. Солонгост олдож байна тэгээд бас маш их баяртай хүлээж авсан тэгээд. Хоёр дахь нь хаана гинэ? Хоёр дахь нь Монгол. За Монгол, Испани гэж сонслоо шүү. Тэгээ ерөнхийдөө олон орны одоо юу гэдгийг витамин жуусээр одоо тэтгэгдсэн хүүхдүүд гарч байгаа юм байна гэж байна. Тэгэхээр удаага ерөнхийдөө төрж байгаа тэгээд үнэхээр үйлчлэгээ одоо юу гэдгийг төгс үт юм байна одоо ихэнх гарал мэдрэлээ тэгээд юу нэ гэхэд бүх одоо хөлөгч нь ийм тариа таны одоо хүүхдэд хийж гин. Тэгээд хөрсний дараа хүүхдийн чинь одоо юу гэдэг ийм шинжилгээ хийх хэрэгтэй байна. Одоо юу гэдэг юу н жоохон баг гарсан учраас тэрийг ихсгэхийн тулд ийм витамин дүүрэх хэрэгтэй гэдэг. Гих мэтэл манайхан ч бол нэг хоноод бушуухан хөөгөл гаргацдаг шүү дээ. Тэгээд чинь чинь бол ер нь бол тэгээд баг үндсэндээ хүүхдийн одоо юу гэдэг биеийн байдал ч гэдэг юм эсвэл бүх одоо юу эрүүл мэндийн талаас бүх юм одоо бүрдсэн тохиолдол эмнэлгээс гаргадаг юм билээ. Тэгээд нэг 5 6 хонсон. Тэгээд эмнэлгийн гоё үйлчлэгтэй юм лээ. Тэгэхээр манай одоо жишээ нь хүүхдүүд яг нөгөө гуруулаа солонгос төрсөн. Би болохоор Монголд хүмүүсийг төрөхөөр харангууд ингээл найзууд нэрэл бөөндөө ингээл божигнаал тий. Боллоо гэл их сайхан бай. Миний хувьд сүүлдээ бол эвлэрч цаа ганцаараа хүлээгээл бараг зогсоо тэрүүнд яг сүүлийнх дээр 2 том нь байсан учраас арай хань тий. Тэг яг хүлээж явах хугацаанд одоо юу гэдгийг ганцаараа байсан уу эсвэл бас олуулаа хүлээж яасан уу яг болох мөч нь яг мэдээгээ сонсоход ямар байсан. Тий тэгэл яг нөгөө мэдээж хэрэг одоо юу анх нөгөө тест мест гэх тэр масаа бол баяртай хөөртэй огтж авсан. Тэгээ яг одоо нөгөө имлэгтэй яг төрөх яг орон дээр эхнэрийг хөвтөх бас эвгүй болт юм байлээ дотор бас. За амжилт өгшөө гэл тэгэл явуул. Нөгөө имлэгийн гадаа чи хүлээлгийн юм дээр ганцаараа тэгээд телевизэн дээр бүх юу н харагдсан байлээ шүү дээ. Одоо танаа өгч одоо хагадаанд орж ийн одоо юу өмнө бэлтгэл гээд бүх юм телевизээр бичгээр ингээ гараад ирсэн. Тэрийг хараад яг ингээл гэрийнхэнтэй яриад за одоо яг өмнөх бэлтгэл ажил явагдаж байна гэж яриад. За одоо орцсон шүү гэж яриад. Тэгээд туужсэн чинь нэг солонгос хөвлөгч энэ тиймд хүүхч хүрцэн гарч ирэл тэгээд цэгийн юу мөн үү гэх юм. Гинт хүн байна гэж. Танаа өгч ийн шүү газ хараад явлаа гэж. Сандал хараад нэг зургийг хальт дарж аваад тэгэл за ашгүй гайгүй гарчлаа да гэж тал тэгэл баярлал үлдсэн. Тэгэл яг л анаа байлээ гэсэн. Тэгээ баяраа бол ерөнхийдөө хүмүүстэй уцаар хуваалцсан тийм. Тийм уцаар яс яг коронавиг үе болохоор хүмүүс өрөөсөө оруулсан. Тийм. Тийм. Ойрын яг аавын ч юм уу одоо юу гэдгийг яг харж хандах ганц л үнийн оруулсан. Би тэгээ сахиураар бас хэд хоног хажууд нь хонсон эхнэрийнхээ юунд тэгээ бас нэг Монголыг бодох нь нөгөө хангамж айгүй гоё нөгөө Күрүмасыг нөгөө нэг
юм дээр унтцдаг тэр их зүгээр юм бэлээ. Тийм үү. Тэгээд тэрийг нөгөө эмэгт одоо эхнэрийнхээ орондоо гурна уцаагаад хураачдаг. Тэр их амар. Монголч бол дандаа газраа шүү дээ. Ер нь бол нэг бол хоёлоо тэгэл чигцэлдэл унтан тэгэл өмнө бас тэгжсэн болохоор бас тэр юу н айгүй их таалагдчихсэн тэгээд. Ялтгүй ажлын юм орж ирээд крома шиг юм дээр унтаад. Тэр чинь бас их зүгээр юм байна. Тэгээд ер нь эмч совилогч юунууд нь гэсэн бүгд ер нь өглөө болгон орой болгон мэдээлүүд. Тэр нөө даатгал гэдэг юм хамгийн их чухал мэдэрсэн. Тэгээд даатгалтай байсан. Маань бол нэлээд баг гайгүй гарсан. Тэгээд даатгалыг бол бас нэлээд их гарахаар шинжтэй байлаа. Тэгэхээр хүүхдээ мэдээж төрөөд ингээд харж байгаад солонгос хүүхдүүд нэг арай жижиг төрдөг тиймэрхүү онцлог байна уу эсвэл адилхан байсан уу? Зарим эрэгтэй хүүхдийг бол төрөхөд бүр их том байна гэж гайхаад байдаг гэдээ сонсч байсан. Манай охин ч энэ нөгөө камон гэдэг энэ эмнэлэгтээ хамгийн том төрсөн. Тэгсэн үү? Хотод угаасаа мэдээ том төр. Манай охин ч 4 үед 2 төрсөн юм чинь. Оо зөв их том төрсөн байна шүү дээ. Тэгээд нэлээд арга бэлэг гэж за насны үсгийн бэлгийн боловсрол зориулсан ийм нэвтрүүлэг байгаа. За тэгэхээр гайхчихсан. Саяны өнгөрсөн видеоны дараагийн видео ороод ирлээ авчлаарай. Тийм. Тэгээд тийм байт юм да. Арай солонгос хөлтөж жижигхэн байт юм байлаа. Японд ямар байсан бол? Бас том юм. Японд яг хөрөөгүй яг нөгөө олдоод хэдэн сар болоод. Зөв. Тэр утгаараа бас ярьжсэн. Ер нь бол монголчууд том байдгийг эмчнэр нь бол ер нь мэддэм байлаа. Нөгөө олон хүмүүс очиод өөрсдөө болохоор. Зөв. Одоо тэгтээ солонгосчууд хэр удаж байгаа гэр бүлээр амьдраад? Би одоо яг 5 жил болж байна. Оо за. Ирсэн түүх их сонио. За. Тэг зүгээр одоо юу гэдэг хүмүүсийг явъя барь одоо хүсэх яг солонгост анх нэг тийм дуртай байгааг байхгүй. Ягаад гэвэл бас Японд бас нэг хэдэн жил байж байгаа амьдарч байгаад Монголтой харьцсан. Тэгээд завсраар нь солонгост нэг ах маань ажиллаж байсан. Завсраар нэг ирж исэн. Тэгээд тэр үед яаж яах нэг хөдөө газар нь очсон ч юм уу нэг сэтгэл жоох нэг тийм ботсон баг. Манай газар нь байсан юм билүү гоё хот мотор нь явж цээгөө. Тэгэл за мэдхгүй энэ ч бас Монголын гэр хоос шиг юм байна даа л гэж бодож ирсэн. Тэгэл дараа нь тэгэл олон жил болоод дүү маань эндрэл дүүгийнхаа юугаар хоёлаа их нартайгаа бизнес хийж байгаа л бизнес хийсэн чинь нөгөө цалингийн зээл чи хөрдгөө нэг жоохон бизнес эхлүүлсэн чинь. Тэгээд хоёлаа за ерөөсөө солонгос сая тэнд дүү байна нэг 2 сар ажиллачвал нэг 10 сая хийчих юм шиг байна. Тэр 10 сая эргэлтийн өрөөнийг болгоод тийм авъя гэдэг. Тэгээ хоёлоо виза өгсөн чинь хоёулынхаа виз нь гарцдаг. За тэгээ хоёлоо явъя гэдэг. Тэгээ хоёлоо очиод гар ажилласан чинь нөгөө гар дээр ирэх юмаа тоолоод жоохон баярлаад хөөрөхгүй да. Ер нь нэг ингээд жоохон тэр үед яг нэг 8% нэг байрны зээлмэл авцсан байсан. Хүн чинь тэгээд балиар давруу юм байлаа. Тэгэл бодож байгаа. За энэ нэг жил ажиллачвал ч юм уу 2 жил ажиллачвал байрны төлөө дуусчих юм шиг нөгөө бизнес болох уу гэж хоёлоо. Тэгээд явж яхад нөгөө сурах виз рүү сольж болдог байсан. Тэгээ нэг 3 сарын 1-ээс болчихсон шүү дээ тэр үед. Тэгээ бид хоёр ч 11 сард иржсэн. Тэгээд нэг 1 сар өнгөрч явахт хоёлоо виза үзсэн өгөөд үзье. Тэгээ манай өгөөд үзсэн чи виз нь болоод. Тэгээ манай чиний дагалдан ерөөсөө хөөцөлдөж үзсэн тэгэл. Тэгээ өгсөн чи бас тэр тэгээ хоёлоо тэндээ өвлдвэ. Олон 2 сар болох гэж ирсэн юм чи хүүхдүүдээ харахад. Тэгээ тэндээ өвлжлээр гол тэгэл 5 жил боллоо. Тэгэл энэ хугацаанд бас зөндөл одоо олон ажлуудыг гүйцэтгэж хийж үзлээ. Тэгээд манай эхнэр маань бас магистр сурдаг байгаа одоо. Тэрний хажуугараас зорьсон одоо зорилгоудаа биелүүлээд бэбигээ гаргаад тэгээд би очоод тэгээд яг одоо бол ажил бол бусдын ажил хийдэг. Гэтэ яг анх нөгөө эхний жил чинь илог иса миса гэж хинж явж байгаа. Тэгээд илогоос нэг солонгос шиг барьж аваад барьж авах нь ч юу нөгөө солонгос намаа гарч авахгүй юу. За. Орон сууц энэ нөгөө хаусийн гадна талын дээвэр фасад интерьерийн ажил хийдэг хүн таарад. Тэгээд ажилласан чинь баян манахаас цог ажиллах. Тэгээ одоо бол яг тэр чиглэлээр ажиллаж байгаа гадна талын. Тэгэл амьдч байна. За. Өстө сонирхолтой түүх яриад байгаа. Дотор нь орсон нэг үлгэр сонсож байгаа хөвчгөл сууж тээ. За тэгэхээр бас мэдэхгүй байна одоохондоо. Тэгэлгүй яг цаашаа бас үргэлжлэл явагдаж штэ тий. Гэхдээ яг аль болох
эх орондоо ер нь бол хурдхан харихыг бодож байгаа. Ер нь бол бас нэг зорьсон зорилго за тэгээд гадаадаар ингээд амьдраад ингээд явж байгаа хүмүүс хэлэхэд бол яг хоо Монгол хүнээ л хайрлна гэдэг шиг хит их удахаар бас одоо юу гэдгийг нэг газар ингээд дараагийн карьер дараагийн бас бодож сэтгэх маань нэлээд жоох юм хязгаарлагдсан болчтой юм санагдсан одоо. Тэгээ юу гэдгийг мэдээж хэрэг бас хайртай хүн маань аав ээж маань одоо эх орн маань бас үнэхээр одоо гадаад хүмүүс өвүүлүүдтэй бас хайртай хүмүүсийн хажууд бас хичнээн жилж бас амьдраа билээ. Тэгээд тэр утгаараа эх орнд руугаа их тэмүүлж байгаа. Тэгээд хурдан зорилгоо биелүүлээд бас монголчуудыг яг хурдан хараасаа л гэж боддог шүү дээ. Одоо мөнгө бол яг хөө тэгэл гол нь зорилгынхаа хэмжээгээр мөнгө олоод бушууганд явахгүй тэгэл үн чи яг хэдэн дөрөв цуглуулад харихаа мэддэг юм байлээ. 10 сая бол 10 сая авчаад за жоохон байчи юу гэдгийг дахиад нэг жоох юу ач гэл. Тэгж явсаар байтал цаг хугацаа гэдэг юм чинь нэлийн харамсан сум шиг явчихсан юм бэл. Тэр хооронд залуунаас одоо юу гэдэг аав ээж ах дүү нар маань байхгүй болоод гих мэтлэлний маш олон зүйл эргэж ингэж явж байгаа болохоор тэр үүдийг бас сайн тооцоолж удаж зорьсон зорилгоо хэрэгжүүлээд энэ нь аль болох Монгол руу хурдан буцахыг л боддог штэ. Тэгэлгүй яах вэ тий? За сайхан яриа өгсөнд баярлалаа хөө. Баярлалаа би ч гэсэн бас сэтгэл хөөрөө сайхан ярьсан. Харин тийм өстө гоё төгөөр ярьлаа. Уралтай шүлтэй авч одоо тэрийг харгая да. Тий. За холбогцсонд баярлалаа. Баярлалаа. Тэгээд сайхан нээлттэй ярилцсанд баярлалаа. За тэгээд бас дараа дахиад холбогдороо хариуцлагатай ажил хийж байгаа маань холбогдолтой хоолой нэгээд хүүхдээ хараад. За тэгээд амжилт хүсье. Баярлалаа. За баяртай. Баярлалаа. За ёстой гоё сонсогчтой холбогдлоо. Хүүхдээ харцаа айгүй хөөхөн түүхэн ч гэсэндээ бид нар ч нэг Солонгостойг очихоор манай найз ус яг одоо өөрөө Солонгостойгоо тэгээ дараа нь нөхөртөө ингээд амьдрахыг гэхээр одоо хүүхэд өсгөхөд ямар байдаг болоо. Би нэг өмнө Солонгостоос болохоор тэгээ надаас айгүй асуудаг гэсэн болохоор би ч нөгөө тэнд хүүхэд өсгөж үзээгүй болохоор бас яг нөгөө хүүхэд өсгөх орчин ямар тэр талаар мэдээлэл авахгүй. Тэгэхээр ер нь гайгүй илгүүдээ би сайн бас мэдэхгүй байна гэж өнгөрч гисэн. Одоо энэ ахаа яриг сонссон юм чи найз руугаа залхаал. Одоо ингэдэг гэж ишөө төрөхөд гээл сайхан мэдээлэл өгье гэж бодож байна. Тэгээ ийм гоё мэдээллийг өгсөн хуваалцсан сонсогчдоо маш их баярлалаа. За тэгэхээр бас манай холбогдсон хангагийн маань хувьд хэмэр гэдэг аялал зохион байгуулдаг. За тэгээд бас дүүгийнх нь хувьд болохоор твгний тэмцээн зохион байгуулдаг нэлээд тийм хөдөлгөөнтэй нийгмийн их сайтай юм залуучууд байдаг байгаа. Тэгээд бас та бүхнийг дараа дахиад бас холбогдоорой гэж хүсмээр байна. Тэг ингээд яг нөгөө гэртээ ч юм уу ямар хөө байж байгаа гэдгийг сонсогчд маань хэлээд холбогддог тул их баярлаад байгаа. Тий, яг ингээд холбогдоод аюулгүй сонирхолтой. За тэгэхээр дараагийн бас сонсогч маань холбогдож байна. За холбогдсон. Би дэлгэцэж харж чадахгүй байгаа шүү одоогоор. За тэгэхээр за холбогдож байгаа би сэтгэлээ уншаатай. Альмаа маань вау ямар гоё юм бэ? Баяр хүргье гэсэн байна. За хасажир хасаа маань орой минь хоёроо гэсэн байна шүү. За байна уу? Орой минь хүргье. За орой минь. За хангас гэдэг хүн холбогдож байна. Ханга бас сая ах үүтэй нэр нэг. Оо тийм. Оо за ханга. Үзэж байгаа адилхан нэртэй холбогдохоор сонирхолтой санагдаж байна. За одоо хаана юу хийж явна вэ? Асгал хийгээд явж байна уу? Үгүй гэлэг байх гэдэг ажиллаад гарч гэлэг байх гэдэг асгаа явж. Оо за. Тэр ханга маань аль хотоос холбогдож байна? Сөүл хотын Новоон дүүргээс холбогдож байна. Новоон дүүргээс. Оо зөв. Нөгөө нэг жолооны шалгалт аваад байдаг Новоо яг байна шүү дээ. Та төр зогсож байгаа нэг эргэн тойрноо төр харуулж штэ хөө. Энэ манай хойд нэг юм цэцэрлэг байдаг. Оо за. Тий, хуучин болохоор хаашаа жилээ явдаг нэг тийм богоон зам байсан байлээ. Богоон явж өнгөрдөг. Оо за. Тэгээд одоо олонгууд зүгээр юм цэцэрлэг болгоод өөрчилсөн. Тийм цэцэрлэг яг гэрээ талаар тий. Оо за. Хангагийн маань хувьд ирээд Солонгос дээрээ хэр удаж байна? Одоо бас ямар ажил хийж байгаа бол? Одоо 6 дахь жилдээ орж байна. Оо за. Тий, бас өөрхөн удажлаа. Тэгээд одоо бусдын яг хүмүүсийн хийдэг шиг айл нүүлэгдэг ажил хийдэг. Гэхдээ айл нүүлэгтэй их ч ванрум гэдэг байдаг шүү дээ. Ванрум ч юм уу нэг тийм жижигхэн байранд ганцаараа амьдардаг нэг тийм жижигхэн айлуудыг нүүлэгдэг гэх юм уу. Оо за. Тэгэхээр цагийн хувьд арай эрт харж чадах уу? Эсвэл бол адилхан байдаг юм болов? Янз. Тэгээд нөгөө нэг яг нэг тогтсон дүүрэгтэй ажилгүй хаасаагүй явдаг болохоор жоохон оройтох юм байгаа. Өдөрт бас хоёр ажил хийх үе байна.
тийм үедээ ерөнхийдөө нэг жоохон яг үдийн төлөвчлэн дараад гэрлэг байж гэдэг юм уу? За манай сонсогч төр зогсож байгаад ярих боломж өгнө. Хүмүүс нөгөө харсан чинь дүрсэн сарнаад байна гинэ таны алхаж байгаа хэсэг нөгөө хөдлөөд байгаа болохоор. Тэгээд тэгвэл төр сууч тий. Тэг. Тэгэхгүй бол нөгөө хүмүүс маань нүдний ирэлтээд байна гинэ. Тэгээд нэг ийшээгээ харуулчихоо. Тэгээд тэгээд тэрнээс гадна нэг мэдээллийн чанартай юм хэлэхэд энд амьдрдаг залуучууд их хөшлөн нөө ирээд ажлынхаа яг нэг тийм орчинд орчдөг санагдаад. Тэгээд өөрөө бас яг тэгчихсэн өөр ерөөс ажлаас өөр юм нэхгүй нэг эдний нэг хөшөө ажил юм уу тийм. Ажлаа хийгээл тарж хурж ирээл унтаал тий. Тэгээд тийм байж байгаад найзтайгаа хоёлаа ярилцж байгаа саяхнаас видео контент хийж эхэлсэн. За. Тэр нь бас ямар учиртай вэ гэхлээр их хөшлөө ялангуяа залуучууд руугаа чиглэсэн тэгээд зөвхөн ажил хийх биш те нэгэн тийм гоё орчинтой газар ирсэн юм чинь юу л хань бүгдээрээ байдаг тийм газар ирсэн юм чинь хажуугаар нь өөрийнхөө сонирхлыг бас хөгжүүлээд зөвхөн ажил хийхээс гадна өөрийнхөө сонирхлыг хөгжүүлээд ингээд явж байгаа хүмүүстэй уулзаж ярилцдаг байхгүй юм. Яаж хэлсэн гэдэг ч юм уу яг нэг практик класс нь гэх юм уу те. Тэгээд нэг тийм контент эхэлж байгаа. Зөв сонирхолтой юм. Тэгэхээр бас ярих гэж тий. Зүг дээрээс явсныхоо явцуун гэж хайх юм бол гарч ирнэ маа. Тэгэхээр нэр нь юу явсныхоо явцуун гэдэг нэртэй тийм юу яаж байгаа үзэх юм бол бас сонирхолтой байж магадгүй баха. Тийм тэглгүй яг зөвхөн ажиллаа хийгээд хажуугаар бас тий өөрийнхөө сонирхлыг хөгжүүлээд ингээд хийж байгаа гэдэг бол надад бас их таалагдж байна гэдэг боломжтой бол биднээс дамжуулаад тийм одоо яг иймэрхүү юм хийж гэн ингэж гэн ингээд бичлэгч явуулдаг юм уу тэгэх юм бол бид нар бас нээлттэй хүлээж авах боломжтой байгаа шүү. Тэгээд тий одоо сая онгоцноос хойш харин нэг хэсэг завсралцсан. Ирэх сараас эхлээ шинэ дугаарууд тавигдах байхаа. За. Явсан нохоо ястуун гэж. Шууд нэр нь толгой шууд орж шүү дээ. Зөв. Тэгээд яг ингээд бодлоод үзэнгүүт сонирхолтой юм байдаг хүмүүс зөндөө байдаг юм байлээ. Ил тугаараа ил сонирхдаг ч юм уу те. Тэгээд ингээд байнга метронд явж байхдаа ч гэсэн байнга хүчтэй илбээ ингээд бэлдээд явж идэг ч юм уу. Зураг авдаг хүмүүс маш их байдаг юм байлээ. Өөрөө гараараа лаа уралдаг хүн бас байна. Ингээд их мэтчлэн ингээд өөрийгөө ингээд зөвхөн гэртээ байгаа нэг чөлөө цаг угаасаа маш бага гардаг штэ энэ чинь. Гэхдээ тэрнийг маш зөв ашиглаад өөрснийгөө гоё хөгжүүлж байгаа тийм хүмүүс маш их хөдөн байлээ. Тэгэлгүй яхаа. Тэгээд нэг тиймэрхүү хүмүүсийг харуулад арай нэг өөр юм модон сонирхлоо олж амжаагүй байгаа хүүхдүүд ч юм уу тий яг юунд дуртайгаа мэдгүй хүүхдүүд ч юм уу нэг юм жоохон санаа өгч юм уу нэг тиймэрхүү зүйлтэй. Одоо тэгээ саяны хүмүүс ч болохоор бүгдээрээ солонгостойгоо залуучууд шүү дээ тий. Тийм бүгдээрээ энэ ч байгаа. Тэгээ оролцож байгаа зочтой яаж сонгох юм бол би бүр ерөөсөө солонгост амьдарч байхдаа үдээ ил бүзүүлдэг ч гэдэг юм саяны нөгөө сонирхолтой хүмүүс ерөөсөө бараг таарч сонсож байгаагүй юм байна. Айгу сонирхолтой санагдлаа. Эхлээд яг нэг хамгийн анх эхлэхдээ танилгын өрөөнөөс эхэлж байсан. Таньдаг хүнээсээ эхлээд зураг авдаг найзгаа оруулж байгаа жишээ нэ тий. Тэгээд ингээд яваа. Тэгэл яг ингээд явангууд цааш дамдамаа ингээд тэнцээ нэг юм мэддэг юм байна, ийм мэддэг юм байна гэж дамдамаа дэгж чинь. Тэгээ бас давхар өөрснөө хайна. За хаана юу идэг арай сонирхолтой хүмүүс, сонирхолтой гой юм мэддэг хүмүүс юу байна гэж давхар хайна. Тэгээд янз янзын байдлаар холбогдсон доо. Зөв. Яа тэгэхээр бас их сонирхолтой. Түрүүн намайг нэвтрүүлэлт орохоос өмнө бас нэг хувийн цагаар холбогдож байсан. Тэгээд телевизэд ажилладаг байсан. Одоо түр ирсэн байгаа гэдэг. Ер нь иймэрхүү чиглэлийн бас залуучууд их олон болсон юм шиг байна. Магадгүй та нар манаас хамтраад юм хийвэл их зүгээр юм шиг санагдлаа. Одоо иймэрхүү сонирхолтой хүмүүс бас их олон болж байгаа шиг байна тийм. Тийм нэрээ тийм хүмүүс байвал тэгээд юу агаад бидтэй холбогдоход бол дуртай хүлээж авах хамтарч ажиллах сонирхолтой нэг тиймэрхүү юу ч хийдэг хүмүүс байж болно. Тэгээд уул нь корона болоод түр зогслоо. Корона болохоос өмнө cover night ерөнхийдөө болоод бид энэ далаад тусал нэмэр гэдэг нэртэй Дидиан гэдэг нэртэй нэг залуучуудын нэгдэл байдаг байхгүй юу? За. Бизнесчдээ сонирхлоороо одоо хөгжим тоглодогч хүмүүс байна. Тэгээд нэг видеоны чиглэлийн юм хийдэг хүмүүс байна. Тэгээд ингээд нэлээд тийм өргөн үрээтэл нэг тиймэрхүү одоо баг project маягийн юм гэх юм уу? Хичээл явж байгаа. Тэгээд Didian's cover night гэж хийж эхэлж байгаа. Корона болчиход түр болцсон байж байгаа. Юу ч хийдэг хүмүүс байж болсон дуулдаг ч юм уу, хөгжим тоглолдог. Тэгээд ингээд нэг нэгнийхээ одоо чадахгүй байгаа ч юм уу, хэрэгцээтэй байгаа юм ингэж дэмжиж хамтдаа ингээд юу гэдэг хөгждөг тиймэрхүү. Зорилготой гэх юм уу? Манай сонсогч аль хэдийн хайгаад үзээд эхэлсэн байна гэж шүү. Тэгээд
бид эдтэй бас холбогдож болно. Facebook дээр манай DDN гэдэг пэйж хуудас байгаа, Instagram бас байгаа. YouTube дээр бас DDN гэдэг манай одоо YouTube пэйж байгаа. Тэгээд бид эдтэй бас холбогдоод санал тавих юм бол хамтарч ямар нэг юм хийж болно. За тэгэхээр хангаадаа бас цаг гаргаад бидэнтэй холбогдсонд баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийн бас цаг өндөрлөх болсон байна. Тэгээд сонсогч ямар ч байсан ингээд гэртээ харих замдаа биднэрлөө залгаснаас баярлалаа гэж өөрч ажилтны амжилт хүсье. Баярлалаа бас амжилт хүсье. За баярлалаа. Яа. Өнөөдөр хангаан нарын хангаан нарын өдөр биш үү? Давлгаа авсан өдөр бас сая бас сонсогч маань бичиж нэг гэрээсээ холбогдох гэсэн юм аа гэдэг. Яг одоо нөгөө нэвтрүүлгийн цаг маань өнөөдөртөө бол ингээд хангалттай дуусах болсон байна. Тэгэхээр маргаашаас таах юм. Эртхэн холбогдоорой гэж бас таахнаас өсмөр байна. За тэгээ өнөөдөр ёстой жоохон сонирхолтой яриа өрнүүллээ. Солонгост иймэрхүү зүйл хийдэг залуучууд байгааг мэдсэнгүү. За тэгээ солонгос нөгөө хүүхдээ өсгөх орчин гэдэг юм уу. Тэгээ энэ талаар хүртэл бүр ингээд хамаатны ахынхаа яриаг нөгөө гэрт нь өрсөн цагаасаар нөгөө хоол идэх бууцны ярьдаг яриа шиг. Яста сонирхолтой яриануудыг өрнүүллээ. Тэгээ бид хоёртой холбогдсон сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээ бид хоёртой хамт байсан нэвтрүүлгийн маань үзэж сонирхсан сонсогч нартаа бас маш их баярлалаа. Тэгээ удахгүй оройн 20 цаг 15 минутын Солонгост дах монголчуудын радио нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Тэр баяртай оройг сайхан өнгөрлөөрэй. За түр баяртай. Удахгүй ирэхэд уулзъя тийм.